наад зах нь л одоо манай зарим төлшөөтийн тэр экспортод ирж уулзалтанд орох гэж байгаа бол ядаж нэрийн утас те вебсайт интернет англи хэлтэй нэг тийм хүмүүсийг авчраараа. Юу ч байхгүй тэр холын тэр Булган аймагт байгаа Батцэг гэдэг хүнийг олж харж чадахгүй шүү дээ. Тэр чинь те хаана хин юу хийдгийг мэдэхгүй. Тэгэхээр гадаад харилцааны хамгийн эхний шат болвол бид нарыг хин гэдгийг хинч мэдэхгүй. Тэдний хин гэдгийг хинч мэдэхгүй. Бид нар гадаад хэл дээр вебсайтаа хийсэн байгаасаа. Өөрийн гэсэн танилцуулга хуудастай байгаасаа. За дээрээс нь нэрийн хуудас чинь бас нэг англи монгол ч юм уу те хоёр хэл дээр байгаасаа. Яг тэгэхээр сансныг бодвол би бас гайхчихсан. Боломжийн мөнгө болдог сайн бизнес эрхлэгч мөрчлөө тэр талаа огт анхаараагүй талтаа манай Монгол компани байдаг. Хамаг юм толгой дотор л яваад байдаг тий. Толгойн дотор яваад байдаг. Тэгсэн мөрчлөө гадаад түнштэй уулзъя гэдэг. Тэгтэл тэр хүн тэрий чинь тэр хүний зүгээр нэг ганц уцаар яриад юугаараа зохиол мессежээр яриад тэрийг ойлгочихно гэж байхгүй шүү. Хамгийн түрүүнд тэрүүгээр нь дүгнэд. Тэрнтэй тэрийг харж иж дараагийн байдлын судалгаа гаргана. Хэд удаагийн уулзалтыг хийн те. Тэр болгон дээр нь бид нэр өөрсдөө бас бэлдэх ёстой. Тодорхой хэмжээний бас судалгаа хийж бас сурдаг байх хэрэгтэй. Өөрсдөө ч гэсэн бас тэр тухайн хүмүүсээ судлах хэрэгтэй. Солонгос гээд бас бүгд сайн байхгүй шүү дээ. Адилхан л сайн муу бүгд байгаа. Тэгэхээр бид нэр хийж олохын тулд олон уулз олон яв тэр болгонтой танилцтэй. Тэрэн дээр чинь бид нэр ингээд бүх талаараас ингээд дэмжиж туслаад үзэсгэлэн арга хэмжээг зохиож ийн. Энд болох уулзалтантаа бас тэднийг бүхнийг өөрчилж болж ийн те. Тэгээ ямар таач гэсэн Солонгосоос бид нар сайныг бас авчирч болж байгаа байхгүй. Одоо өнөөдөр аюул олон солонгос компаниуд дистрибьютор сайн түнштэй болмоор байна гэж байна.